За өнөөдрийн үг бол дэлхийн эрт үнд ойн амьтад хүмүүс. За гоё үлдэр яриад өгөөч. Эртний үеийн цаг нэг л дэлхий байжээ. Дэлхийн инээж байжээ. За Өөрөмдөд байсан дэлхийн олон хүмүүс байжгаад зүүн хүмүүс байжээ. Тэсэнгүүд дэлхийн номхон далай хамгийн илүү том байжээ. Тэсэнгүүд өөрөмдөд тэрнийг зүүн гэдэг амьтад самбарчин байдаг. Тэгээд хүмүүс ястаж байжээ. Өөрөмдөд мөр өвс иддэг гинэ. Тэсэнгүүд нөгөө нэг хүн гажижээ. Охинтой байдаг. охинтой байдаг юм уу? Манай хүмүүс хүнүүдэд хайгаад өгөөч. Тэсэнгүүд олон амьтдаг заа гэж хэлжээ. Модны арын байхгүй нөгөө баны цаацтай байхгүй нөгөө диском болохоор өмнө энэ диском болгосон байжээ. Улгаач өхнийг диском болгож цагтаа улгаачиг байжаач өхнийг том өхөн шиг болгоод өхнөө олж амар сайхандаа зарлжээ. За ямар гоё юм бэ? Энэ олж ирсэн юм охиныг юм. Олон амьтад. Амьтад охиныг аав нь олж ирсэн юм уу? Тий. Тэгээ улгааж болохоор охиныг жижигэн болгож иддэг юм. Удаал гараараа жижигэн болгочихсэн өхнийг. Удирдлагаараа юу? Тий. Тэгээд охиныг жижигэн болгоод улаан бүрэнки дээр дараад баавгай ногооныг дараад том болсон. Тийм үү. Тэгээд завтаа улаачгийг хаагчих. Тийм үү. Тий. Ямар улгааж гэж яадаг юм бэ? Улаач чинь хүмүүсийг цаалцдаг үстэй. Тийм үү. Тий. Хүмүүс ажиллаж тийм үү? Тий. Би ч яадаг юм улгааж. Эдэг. Улгааж ямар царайд байдаг юм? Ягал вицтэй энэдэг. Виц гэж үү? Виц. Үгүй. Шулам юм уу? Сулам. За. Тэгээд аав нохонтойгоо Ягал сулам шиг энэдэг. Тэр өхний найваацаад татвархаас гэж бодоод өхнийг жижигэн болгоод нөгөө таасан найваацаад цолддог юм. яагаад ах юм? Зүгээр. Тэрвэд адгүй болсон үү? Хахаа болсон.